Зиалокизмын дараагийн анги эхэллээ. Энэ удаагийн дугаар дээр нэлээд ширүүх юм болох учраас бичлэгээ дуустал нь үзээрэй гэж зөвлөе. Тэгээд эхлэхээс өмнө лайк болон subscribe дараад болж өглийн дансуур donation хийж бидний дэмжүүлээ бичлэгчин илүү хурд орох болно шүү. За тэгээд олон юм яриад авах шууд бичлэгэнд орцгоё. За өмнөх анги дээр юу ч гэсэн Godдогийнхан бидний лөө дараад болсон байгаа. Тэрнээс өргөжлүүлээ явчих. За Godдогийнхан манай дээр ч зогсоогүй хүмүүс нь аль хэдийн сургуулийн бүсчгсэн хүүхдүүдийн дээрлэхэд явахт нь Борнаклсын 7 хөгшдийн нэг болох Дамон Гох гэгч нь зохицуулна гээл ирсэн шууд л ялагдчихна. Тэгэл ухаан алдсан байхад нь Джейс түүнийг олдъё. Гэтэл энэ зөвхөн өрх байх ба тэд бөөнөрөө манайдыг бүсэлж гэж. Айхтар зодон болохнуудаа ихтэл бас л шууд ялагдчихна. Учир нь Борнакл шалтгаангүйгээр зодон хийдэггүй. Васкол хизээ тулдахын шийддэг юм байх. Тим үнэчээд настай. Харин том босс Васко маань машин угаагаад ажилдаа яждаг. Багийнхан зодоолоод байхад ажиллаа хийгээл. Гэтэл түүнийг ч бас өнгөрөөсөнгүй. Өнөөх Godогийн хэд ч хил айллагч нэрчгсэн өшөө авах гээд үжид. Гэхдээ хамгийн том асуудал нь түүнтэй зүг Йохан хүртэл ирчихжээ. Васко нь Йоханны сонирхлыг татсан юм байсан. Шууд л очиод зөхөд унлаа. Гэхдээ тэр хариуллыг огт үзүүлсэнгүй. Гэхдээ түүний хамгаалтын нэвтлэх үед Васко маань рефлексээр хариуллыг үзүүлэх гэж байгаад өөр дээрээ цэвэр цохилт авчихдаг. Юу вэ? Би бодохдоо чамайг ашхуйныг толдох гэж бодлоо. Гэхдээ чи яагаад дундаас нь зогсчихв? Яагаад Васко маань толтгоос татгалзаад өнвэ гэхээр ийм олон хүмүүс байгаа юм чинь түүнтэй зүг ажиллаж байсан хүмүүсийг яаж ч магадгүй болохоор түүнээс оч хүмүүс бэртгээ сайсан юм байлээ. Борнаклс гэдэг бол гэмтэх бус гарыг хамгаалахын тулд бүтээгдсэн зэвсэг. Хэрвээ бид хамгаалж чадахгүй бол эн чинь Борнаклс биш. Йохан ч бодохдоо тэд үнэхэр өдөөд байгаа юм бах та. Чи бүгдийг нь хамгаалж чадлаа юу? Чи хүчрэг л олж байж хамгаалж чадна. Би энэ хүртэл ямар зам тоосныг чи юу мэдэж гин үү? Би бүх зүйлээ орхисон. Найз нөхөд, гэр бүл, итгэл найдвараа хүртэл би бүх зүйлээ өөрөөсөө зайлуулсан. Гэхдээ чи бүх зүйлийн хөдөл өөрийгөө хаж чадна гэж үү? Утгагүй юм. Наад итгэл чи хэр удаан үргэлжлэхийг харж л бай. Ингээд нэг л мэдсэн ажилчид ч хэлдэггүй бүлгмийн хүмүүс нь ч өөрсдөө хүртэл ажиж. Васкоро харвал өмнөөс хурж гисэн. Зүгээр л тэдний явуулчих. Йохан ч дотроо яагаад би түүнийг дийлж чадахгүй байгаа юм бэ? Васко ч амнахтай магадгүй чи тэр хурамч банкны аккаунтаас олоод ирсэн байх. Ингэснийг сонссон өнөөх хэлэлэгч чинь шууд манай үнийг зодоод эхэлдэг. Энэ зүйлийг ер нь л Йоханаас нууцаар хийж байсан гэсэн үг. Холд. Намайг явуул би түнд өөрөө анхаарал тавья. Хөөе. Энэ гуйлт биш шүү. За ойлголоо. Миний буруу. Ингэснээ Васкод уйтартай юм. Үлдсэнд нь анхаарч л үзээрэй дээ. Ингэснээ яваад өгдөг. Найзуудыг хараал идэг. Тэгсэн өнөөх алиа гарчин $50 тэр их шатхуун хийх харцгаая л та гэд яг манай хүний амруу шатхуун хийх гэж явахт нь түүний багийнхан ирж амжлаа. Хэрвээ чи бусдын хамгаалгыг хүсчлээ бол ганцаараа явах шаардлагагүй. Тэгтэл өнөөх алиа гарчин өшөөлөө барьцааны хүнтэй гэдгийг мартаа юу гэсэн дүрс Джейс тэр хөдлөө шилжээд Джейс бүгдээрээ энд байна гэдгийг Васкот хэллээ. Васкогийн санаач амарсан бололтой. Түүнийг үнэхээр сайхан зөглөө. Намайг хүлээсэн та хэдэд үнэхээр баярлалаа. Одоо бүгдийг нь болгоод өг. Өмнө нь Сөүлийн бүх том сургуулийн хулиганууд ч яахлах сургууль дэлхийг сонгосон нэгэн шалтгаан бий. Тэр нь болохоор манай Васко. Учир нь эдгээр залуус бүгд л Васко татагдсан түнтэй нэгдсэн нэнэдэг. Үүнээс асуу Васко тэдний муу зуршлуудыг шорон анхны үеийн Борнаклсыг үүсгэж өгчээ. Тэгээд барьцааны хүнээс болоод тулдаж чадахгүй байсан болохоос биш бүгдээр ингэ ганцаараа яд хамгүй нухчдаг. Дүрс балан руу шилжээд өнөөгч нэг юм тахирлээ л гэж идэв. Гэтэл өнөөгч манай балдан царай мутаж гэнүү тиймэрхүү утгатай юм хэлсэн биш манай балдан шууд л үрээд шидчихдэг. За ч бас царайгаа эхэлж голчилдаг залуу штий. Гэтэл гайхмаар нь өнөөгч унаагүй байна. Түүний хөдөлгөөнийг харавалаа чөлөөт бөхөр хийж элдэх л хөөхт юм байна. Балдан саяны дарилта тухайн манраад өгчээ. Халзаагч Жээ ялах сургуулийнхан ч суугатын цуглараа юм байна да. Балдан чөлөхтэй хэрвээ нарны шил байгааг бол хэрвээ нүд байгааг бол хэрвээ би дунд сургуультай л байсан бол үүнтэй зэрэгцээд түүнтэй хамт явдаг охинч ягаад чи нарны шил зүүн дуучин болгон төлөө сөүлд ирсэн юм бэ? Хэрвээ чи чудоогоор хичээлдээ явж ирсэн бол хэрвээ бид тэндэл байсан бол бидний сургуулийн амьдрал илүү амар байх байсан юм. Тэгсэн өнөх завын чинь зоос хийгээд манай хүний шилийг авчлаа шүү. Үүнтэй зэрэгцээд гэрэл чонторно. Унтраас хүн нь болохоор манай Шарко. Зүгээр задлалтаа навшин дээр чинь минь. За энэ эмхтэй болоо гэдэг чинь хэцүү юм байна. Боли. За би болчихё. За. Новш гэж энэ тийм харанхуй байгаа мó. Энэ 2 жил миний ертөнц үнээс ч илүү харанхуй байлаа. Дизайны тэнэгт, комикийн хахад, боксийн новшид ч хүртэл зодууллаа. Энэ нарны шилийг би жирийн үеэс 6 дахин олоодаа солиллоо. Гэхдээ одоо бол надад ямар ч бэрхшээл алга. Энэ 2 жил анхудаа би бүхнийг харж байна. Godдог, Bornaklс утгагүй юм.
Би дунд сургуультай байсан бол миний хувьд бол та хэд юу ч. За баг зэрэг спойлер хот одоогийн манай бөөнөр нилээд ч дунд сургууль байсан балдан бол барахгүй. Тийм ер нь бол амар гар байсан гэсэн. Чи өдрийн хоол идсэн үү? Би ч бүгдийг гаргахад чинь туслая. Бүхийн хувьд гэхэд дажгүй таглаа. Гэхдээ энэ муу намайг үүрч чадна гэж утсан юм байх та. Йоо! Халзаагч наавш гэж чи жотоо яагаад бүхийг дийлдэг вэ гэдгийг мэдэх үү? Учир нь бүхэд барьц авах ямар ч зүйл байдаггүй болохоор тэр. Би ингэрлэг унтраасандаа үнэхээр хоёртой. Харин логны хувьд ангийнхандаа караокед болж идэв. Ангийнхан гинэ хургаматтайгаа. За юу хийж дуулаад байгаа гэхээр цадуулчин бас комик ангисэндээ энэ сарын 17-нд болох косплей тэмцээнд ороход бэлтгэж байгааны нэмсэнжээ. Зэгээс анхаарлаа жоох нааш хандуулж байгаарай. Монголын анхны entertainment cosplay баг энэ сарын 17-ны өдөр Cosplay X Mass with Pandora гээд cosplay өдөрлөг зохион байгуулж байгаа юм билээ. Энэ нь маш ударшуулттай cosplay тэмцээнээс гадна өөр олон төрлийн сонирхолтой болонгууд cosplay-тэйгээ бүжиглэх, сэтгэлээ ижлэх болон хүртэл байгаа юм билээ. Хэрвээ та cosplay хийх дуртай бол заавал очиж үзэх ёстой газар байна лээ шүү. Тэгээд манайд энэ донд хэрэгт дуртай хүмүүс байхан бол та хэд бол үзэндээ бол харамсахгүй мөн олон төрлийн сонирхолтой нууц тоглоомуудыг бэлдсэн байгаа шүү. Хаяг нь болохоор Сойсын 4-р байр кино, телевиз, медиа, урлагийн сургууль доторх дебют театрт 12 цагаас болох бөгөөд тодорхой мэдээллийг би description хэсэгт үлдээчээ. Та хэд ороод сонирхоорой. Тэгэлний хурмны чихмэл гэх юм уу, дэрч гэх юм уу тэр нийгэм нь зойтой их л адилхан харагдадсан болохоор шууд цохоод их магэлж өгнөө. Бүр 0 орохтой хүртэл дагуулж яваад гайгүй том байгаад хормоор өнөө. За дараа оруулъя. What the fuck би сая ямар новшоо ирч вэ? Мартаарай. Тэгэл нөлөөсөө гараад үжсэн Арден Готогийн гişүүдэрч гэж. Тэр байна. Миний баахи хустаг нөхөр мөн байна. Бүр том араад оголоод ирчихсэн гэж байгаа. Түүний ганц цохилтон л гэхэд логныг нислэн цохих хүчтэй. Логно нь үргэлж илүүрхсэн хүчээрээ яг л мах чимтэн шиг хуурай газрыг ноёрхдог байсан. Гэхдээ хамгийн том амтантай таарах хүртэл тэрээр логны яг л нэлэх хөвгт өргөж байгаа юм шиг өргөөд шууд л газартаа тэгшлэн. Тэгтэл өмнөх том залуучин бүр давраад логны твэрээдсэн чихмэл юм уу дээр юм уу тэм нийгэм лун гიშг гэж багтан логон байлууллаа. Ухаанаараа шалцчааг болтойдгоо. Логн нь энэ үедээ ахны удаа наачсан байсан зооён шархны лентийг алдлаа. Энэ нь түнд их л хүн дээр тусч тэрээр жинхнээсээ галзуурхан тэр. Мань хүн ч зооён шархны лентний талаар хэл хөг байгаагүй тул амнаасаа ямар ч хамаагүй өгнөр думааж эхлэвэ гэж. Комик ангийг бид хэд оромжлоод байгаараа тааг минь. Алчин шүү. Тэрэнд нь тэгээд өнөөхөд нь уйрч мораад алж өгнөө. Өөнөр энэ хоёр ч ах トゥ хоёр юм байлаа. Дүүн чөлөөтөр хичээлдэг ба төрөлтөө 5.1 кг-т төрсөн энэ супер хүүхдгийн хяналтад ордог юм байх уу. Гэхдээ гэр бүлийнхэн нь энэ догт гайхширсангүй. Учир нь гэвэл түүний ах төрөлтөө бүр 9.2 кг-тай байсан гэж хэлээ. За ер нь болохоор дундаж хүүхд төрөлтөө 3.4 кг хавцаа төрд юм байлаа. Тэгэхээр энэ хоёр ч амар broken болж байгаа юм л та. Харин ах нь болохоор дүүгээс ялгаатай нь спортоор хичээлдэггүй, булчингаач хөгжүүлдэггүй. Учир нь тэрээр төрөлхийн хүч хэрэг байсан. Гэхдээ тэрээр дундаж хүнээс айдсан мэдэрч байлаа. Үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй болохоор тэрээр түрлээд ярьдаг. Baby let's go. Ахарын дүрс балан руу шилжээд өнөөгчлүүд юм байна гэж стон нохож өвчид юм. Энэ яг хин юм бэ? Энэ балдангийн төрхийг харсан чи энэ дүртэй амар адилгаар хатчлаа. За нэрийн ширийн дараа гараад ирэх болохоор энэ удаа ингэж хэлбэлгээр хий. Тэгээд манай халзаагч яач чи дараад энэ балдан бол бардаггүй. Балдан ч яг цагийн тар болоод үрсэн чинь. Халзаак бас овом их мэддэг юм байна. Шууд л унаачхан. Чи хөл ашиглажглаа. Ийм байж чи өөрийгөө мэрэгжлийн бүх гээд байгаа юм. Яг энэ техникийг тэмцэн дээр хэрэглэвэл торгуулд юм байлээ. Ийм болохоор л бөхчөөдөө тартай байд юм штэ. Хайчим их гэсэн баха. Жодото төстөм их хараг уудсан байш шүү. Кани басаби. Яг үүнийг зөвшөөрдгүйч хэлээ. Кани басаби. Энэ техникийн жодоос эхлэлтэйч гэмтэл маш их гарч байсан тул одоо бол хориглочихсон юм байлээ. Гэтэл өнөөгч тэр зурдаа балдангийн нүдийг харчдیں۔ Энэнд нь урсан балдан түүний шууд л дуусгаад шилээ зүгээд рэпер болохоор их ертөнцтэй умирлж байгаа юм да. Гарахтаа харин логонтой таарад та баахан л хэрэлдэнэ. Дүр сак руу шилжээд тэрээр жимдээ цэвэрлэж байлаа. Бусдын түнд их л дургу. Учир нь тэрээр бусдынхаа тоохгүй бэлтгэлэл хийж байгаа болохоор тэдний урыг хүрээд байгаа юм баху. Харин Закиман зөвлөө болохоор мэрэгжлийн боксер болохыг зорж байгаа ч түүний багш нь хэлэхдээ чиний наад цохилтод хэтэрхийх сэтгэл хөдлөл байна.
Хэрвээ чи над сэтгэл хөдлөл авч чадахгүй бол Бэйли өмсөн гэж мөрөөдөд ширэггүй шүү. Ингэж хэлжээ. Угаасаа манай Зак шууртай л да, ууртай. Түүний заланд орж ирэхэд Годдогийнхан аль хэдийн ирчихэж. Энэ нөхөр улсаасаа хамгийн залуу элемпнэр дэвшигч гэж байгаа. Тэгээд л өнөөч Годдогийнхан хойно зүгээр байхгүй. Чи ринг рүү гарч ирэхгүй юм уу? За яах вэ? Живаскогийн найз үстэй. Түүний дугаар байна уу? Ингээд Зак руу заагаад байна. Үүнд нь Зак байхгүй өөрөөс нь асуу. Бас сонирхолтой байгаад би биш. Яад гэвэл би мэрэгжлэх болохоор. Ингэж байна. Ингээд л нүч шууд л бэлгээ шидэд чадах ятгараа манай хүнийг өднө. Энд нь хариулт үзүүлэх байхыг харсан багш нь шууд л бэлгийг нөгөөд эцэст нь над сэтгэл хөдлөлж алгуулжээ. Одоо чи мэрэгжлийн их болсон. Ринг рүү гараад халаад өг. Эртхэн хэлчи. Гэмтгэхээс өмнө ашиглаамаа зү. Тулаан эхлэхээс өмнө өнөөч нь Закийн багштай дөгсөлнө. Багш маань ч бодготоо Олимпиад нэр дэвшигч Скот Кун. Тэрээр магадгүй их авьяастай байх. Гэхдээ бокс гэдэг бол авьяастай нэгний спорт. Чи хичнээн ч авьяасаар дөрөв хүнийг барахгүй. Гэхдээ Зак бол бокстай аль хэдийн салах ёсоо хийсэн ахлах сургуулийн хөлийг байсан. Тэрээр босож ирээд дахиад бэлэг өмсмөр байна гэх үед нь би их санаа зовсон. Яаж би түүнийг бэлтгэх юм бэ гэж. Учир нь надад түүн зах юу ч үлдээгүй байсан. Яагаад гэвэл тэр авьяасаар аль хэдийн дүүр хүүхэд. За юу ч гэсэн манай Зак бол багшийнхаа заах эрдмийг бол давсан л юм байна. Надад тэгээ жоохон тийм концепт тий. За би билч. Ингээд хэлэхдээ зэрэгцэн хонх дугаарч манай хоёрын тулаан эхэллээ. Заагч цохилтуудын нараас нь гаргаж байгаад нэг л мэдсэн боломж хавуулчихлаа. Энэ үед багш нь эхэндээ би юу хийхээ ойлгоогүй. Түүний холын зан тоглох чадвар үнэхээр гайхалтай. Тийм ч учраас түүний цохилт сул байгаа нь үнэхээр харамсалтай. Иймээс л түүний өдөр болгон 15 км хүлээж 12 цагийг зөвхөн дэсэн зориулсан. Зөвхөн түүний авьяасыг л дэмжихийн тулд түүнд дутуу байсан хүчийг нь өгчээ. Зарим нэг нь мэдэхгүй байж магадгүй цохиход ер нь тааснасаа хүч авч зөгтөг болохоор ер нь л хөл сайтай байвал илүү хүчтэй зөгтөг болно л гэсэн үг. Тэгээд л байгаад усч чадж байжсэн чинь урд нь өнөөхөд нэрчгсэн өшиг авах юм баху. Харин удаа Зак маань нэлийн дургуун өрчсөн байдалтай байж та харин ч дуртай юм шүү. За ямар ч үсэн яах вэ? Бүгдээр ингэ нөт ирэмхийн зурх усаа тань. Ингэсэн өнөх улаанст чинь би чамайг одоо олсонлаа. Дунд сургуулийн боксинг тэмцээнд 20 дугаар байранд орсон Закли. Үгүй тийм дээр болсон тэмцээнийг санаж л байдаг. Амар юм уу? За том тэмцээн байсан бол яах вэ? Дунд сургууль гэхэр ч амар жижигэн байгаа даахгүй юу? Улс дэлхийгээл зөндөөл байхад энэ дундаас санаж манад бүр арай. За би бэлчээ. Энд чинь зүгээр л өвтөм шүү дээ. Энийг сонссон манай Закч тэгээд юу гэж гарын үсэг авах гэж ирээ юу? Ингэсэн нэг л мэдсэн Зак сүн царай гаргацсан. Сайн нийлсэн зүйлээ дахиад л дээ. Чи дөлий юм уу? Тэр тэмцээний аваргалах Йоханс юм. Манай бүлгийн толгойлогч. Ингээд ер нь л Зак Йоханы тухай мэдээд авчиж байгаа. Харин дөрс Йохан руу шилжүүлэл хэдийн Даниэлтэй уулзчихсан. Годдог чи эрэхтэй. Бидэнтэй нэгдээ санал тавьж идэв. Яг энэ үедээ давцаад Балданлоо хоёр. Бурваск хүртэл явсан нөхдүүд нь нухцсан хүрээд ирдэг. Та хэд Годдогийг ялгцсан гэж бодож гинөө. Энэ бүлэг манхандаа ганцхан гүшүүнтэй байсан. Тэр хүн бол би. Тэгсийн нэг нь манай эдэн бүр тоочж байгаа шинж аахгүй. Өөрсдөө алцаад эхэлдэг за. Тэгээд олцож байхад нь бүгдээрэнд нь хин нэгэн хэлбэр хаан маш хүнд хохирол учруулав. Хэн бэ гэдгийг харуул мэдээж Йохан. Энэ хэдэн л үүсрүүдэд зурлалгүй манай дэл Даниэл Пак. Чамд хамгаалмар зүйл байгаа л үстэй. Мөнгө бол хүч, харин хүч бол мөнгө. Хэрвээ чи ямар нэг зүйлийг хамгаалмаар л байвал чамд хүч хэрэгтэй. Ахиж ядуах шаардлагагүй болно. Гэт ер нь л манай Даниэлийг ямар ч хамаагүй аргаар бүлэгтээ авах гэдэг. Чи болон би хамтдаа дөрвөн бүлгэмийг буулгаж аваад оргилтон гарыг. Ийм олон хүмүүс байгааг харсан манай хоёрч бүр сочирдоол нэг юм зүйл болно. Чи ч гом юм уу? Яад гарнаас ороод байгаа. За үүнийг хийцгээе. Ингээд хамтдаа нөхөрлөлийн хүчээр өстөө самарч өгнө. Яг энэ үедээ давхцаад Васкоч Йоханыг зүгээр өнгөрөөсөнгөө. Гэвч энэ чинь миний сайхан өшлөлт зааж өгсөнд баярлаа. Энэ харагдаж байгаас илүү хэцүү юм гэж. Ингээд яг дуусах гэж байтал Даниэл түүнийг аварлаа. Уучлаарай. Би нас саналаас чинь татгалзлаа. Энэ чи сая мөнгө бол хүч. Мөн бусдыг хамгаалахын тулд хүчтэй хостой гэж чи надад хэлсэн. Чиний хэлсэн зүйлд буруу юм байхгүй ч. Гэхдээ би тийм хүчин төлөө найзтай хаж яах юм бэ? Эцсийн эцэст чи ганцаараа л үлдэхээс хойш. Их сайхан хэллээ Даниэл. Ингээд шилхтээ зэрэгцэн манай хэдийн арин хурж ирнэ. Одоо л яг жинхэнэ тулаа эхэллээ дээ. Та хэд бүр галзуурчихжээ. Ингээд шууд л тулааныг эхлүүлнэ. Надад бодох хугацаа өгөх.
Чи хүчгүйгээр юу ч хамгаалж чадахгүй. Одоо ч заагаад үгүй. Бүгдийг хөөс тэмтэр. Чамайг бэлтгэлтэй байгаарай гэж уулын хэлсэн дээ. Йохан God Dog-ийн гişүүд түнээс бүгдээрээ урвжээ. Альвал дээ. Ийм зүйл болохыг мэдээгүй гэж битгий хэлээрээ дээ. Ийм зүйл болсон нь чиний л буруу. Сонсож байна уу? Бид чамгүйгээр арай илүү дээр байх болно. Энд чи сая жоохол гөрөөч гисэн байсан бол бид оргил дээр нь зогсох байлаа гэж хэлсэн үү? Энэ тийм ээ. Магадгүй юм. Гэхдээ бид биш. Чи ганцаараа л явах болно. Зяа олон юм оршчих шиг боллоо. Наадхаа ихэж зодон хийж чадхааргүй болгох. Одоо би бүх зүйлийг олголоо. Би энд байгаа болохоор God Dog Bornax-ыг устгаад шинэ бүлгэн байгуулах болно. Джейс, би тэдний муу залуус гэдгийг мэднэ л дээ. Гэхдээ миний өмнө байгаа энэ залуу үнэхээр үрдэлтэй харагдаж байна. Йохан Тикер хурамч аккаунтын талаар мэдээгүй жээ. Би түүнд туслах ёстой. Байз Дэниэл, тэдний асуудалд битгий оролцоо. Тэр зөвхөн өөрийн тарьсан тариагаа л хурааж байна. Хөөжин, чамайг бүлгмийг удирдах байхад яг ингэж бор орж байсан байхаа. Тийм ээ, яг ингэж бор орж байсан. Йохан, чи хасагдлаа. Юу? Яагаад өгшөө? Нухастай байл та. Нөгөө хоромч аккаунтаас болсон юм уу? Чи намайг тийм зүйлийг үргэлжлүүлэхгүй гэж мэдж байгаа. Тийм биз дээ. Тиймээс битгий юм зүйл хийгээч. Ядаж ээжийн маань үдийг. Би энэ мөчийг яг хэр удаан хүлээснийг чи юу мэдхүү? Чи дөрвөн бүлмийг нэгтгэх юм бол ээжийн маань үдийг имслүүлнэ гэвстэй. Наадах чинь миний шийдэх асуудал биш. Чиний ярьж байгаа чинь хамгийн эцсийн үр дүнгийн тухай байсан. Ганцхан жижиг бүлгэмч удирдаад авч чадахгүй. Мөн тэр бүлгмээч өрөөсөө урвууллаа. Чи ийм өрөвдөлтэй байж үнэхээр миний залгамжлагч болж чаднаа гэж бодоо юу? Йоханч дотроо ээж намайг уучлаарай гэд сөхрөө сууж байдаг. Чи Джейк шиг болмооргүй л байвал битгий намайг сүр. Джейкэд яг юу тохиолдсон юм? Тэр миний байр суурийг хүчээр авах гэж оролцсон болохоор шангаал хүртсэн. Тийм үү? Гэхдээ тэр тулаанд ялагдаа л үсттэй. Би үүнийг анх эхлэхдээ л хийдэг байж. Нохоо юм байж эзнээ хазаж зүрхлэн гинэ. За яхав. Энэ нь хамгийн хурдан сонголт юм чинь. За Йохан юуны төлөө ингэж их тэнцээд байна вэ гэхээр ээж нь төрөлхийн харамуудаа дээр өмнө олсон шашны эрэг мөн хүн хөдөлмөрийн улмаас хараа ногцон модож эхэлжээ. Тиймээс Йохан тэр үеэс одоо хүртэл хулгай хийж мөнгө цуглуулж байгаа нэг бие. Харин яаж гантай танилцсан бэ гэхээр хулгайнуудын пүүцийг нь хулгайлж мөнгө олох гээд лөвжсэн урдаас нь өөрөө гарч ирээд хамтрах санал тавьсан байдаг. Тэгэл мань хүн чинь Ганы үгээр нэг бүлмийг бүгдийг нь ухчаад нэрийг God Dog гэж өөрчилж эзэн суугаад тэр бүлмийг ашиглан мөнгө олуулж байгаа гэж ойлгож болох нэ. Тэгвэл урах нь аргагүй шүү дээ. За одоо хүсэн хүлээсэн талаанд орцгоё доо. You're never gonna make it, you're not good enough. There's a million other people with the same stuff. You really think you're different, man, you must be kidding. Think you're gonna hit it, but you just don't get it. It's impossible, it's not probable, you're irresponsible. Too many obstacles, you gotta stop it, yo. You gotta take it slow, you can't be a pro, don't waste your time no more. Who the fuck are you to tell me what to do? Нэг л мэдхэд Йохан газар хөвтчихсэн ээжийг минь авраач гэж гуйж байдаг. За ихэд флашбэк хийх юм бол уул манай энэ Йохан чинь тэр мөнгийг бүгдийг цуглуулчихсан ч гэсэндээ өмнө нь бүр 4000 гаруй хүн тийм мис цацлыг нь хүлээжсэн байдیں۔ Тэгэл аргаа бараад Ган дээр очиж тусламж хүстэл дөрвөн бүлмийг эзэж өөрийгөө нотолж харуулвал шууд имчилгээнд нь оруулж өгөхөөр тохирсон байдаг юм аа гэж. Гэхдээ эцсийн эцэст тэрээр өөрийнхөө үнцнийг харуулж чадсангүй. Ингээд яг алах гэж байтал Зак гараад ирдэг. Чи хэн бэ? Түүний найз минь. Багвахтан Зак түүнийг өмгөөлж дэрлэгсэн бүх хүүхдүүдтэй зодтолдог байжээ. Одоо ч мөн адил. Өө Йохан, энэ залуу чамайг дээрлэхэд байгаа юм. Чи ч үнэхээр хурдан юм аа. Энд чинь авьяас уу? Айл эсвэл хичээл зүтгэлөө? Тэр удаа хамаагүй. Чи Йоханыг өвтгсөн. Йохов даажгүй юм. Хөөх эн чинь Табаско байх шүү. Нэрний үлээ. Хөөх эн чинь тэр болоос хойш давтсан байх та. Бац эн чинь сая миний хийсэн техник. Магадгүй арай өөр нэг копикэт уу? Чи хоёр хэлэгч түүний харанд аваа гэсэн аргач хүн байна. Ингээд Ганы цусны хөрчин тэрэ. Тэгэл Даниэл Йоханд тавьсан саналаа тавина. Ер нь л Даниэлийн оронд өөрт нь ажиллаж байгаа тоотойгож ил. Мэдээж энэхүү саналаас Даниэл маань шууд татгалзах нь ойлгомжтой. Энэ царай марын яа гэдэг юм бэ? Тэгэл мэн Даниэл дижийн хэлсэн үгийг бодоод шулуухнаар би дөрвөн бүлмийг арчиж хайх болно гэж зарлтыг. Бүхэл муу муухай асуудлууд энэ дөрвөн бүлмээс гарч байгаа. Тиймээс найзуудтайгаа хамгаалахын тулд би үүнийг хийх ёстой гэд. Энийг сонссон Маскоч биширсэн янзтай. Би ч гэсэн үүнд чинь туслая. Гэсэн Гаског дагаад бүгдээрийнхэн сэтгэл нь огшно. Үүнийг харсан Ган чи нэгээл дотроо бол тэр хоёрыг ихэд хүснэ. Тэгснэ Зак руу арснаа.
Сонирхч нь уу? Ингэж асуусан Зак бол fuck you л өгдөг. Энийг харсан Ганы баг таван халсан бололтой. Амжилт хүсчээд Японоор гамбаре гэж яваад өгдөө. Цаачин уул машинтай ирсэн юм билээ шүү дээ. Оройч болсон байна. Манай ди гэрлүүнд төхүүлсэн байсан бол за би болчоо болчих. Харин Зак маань удаан олзоогүй найстайгаа шүнжэнгөө чойрох төлөвлөгөөтэй байсан ч өнөөх нь аль хэдийн яваад өгжээ. Тэгээд энэ удаас хойш гам бүгд өргөд байрлах кодоо гих бүлэглэл ганцхан гişүнтэй. Үгүй. Буцаад анх яг байсан шиг л болсон юм гэдэг. Зя тэгээд эцэст нь гоё юм үзүүлэхэд гам болонгүй хоёр хоол идэж байгаагаар гарах ба тооч нь Ганы хоолыг санаанд басгачдаг. Тэр тооч нь хингээч манай буха. Энэ явдлаас хойш буха ер нь л гарахгүй болохоор түүний харилцгаая. Тэгэл Ган буха хоёр эвгүй харж яснаа яг зодлогнуудыг хэтэл хажуунаас нь брейктаг гард ирдیں۔ Ган түнлөө нэг л нухацтай харж байхад нь буха бас хөрхөн сэтгэлтэй түүнийхэн галгаал. Ингээл Ган түүний гарын үсгийг асууж идэг шүү. Бүх тулгааны нүдсэн улаан фэн байсан юм байна. Тэгээд Ган түүнээс шав үлдээг үтч би жоохон эмзэлдэг. Гисэн брейктийн хариуд нь надад шав байгаа. Ингэж Ганы сэтгэлийг амраана. Тийм үү? Тэгвэл нэг сайхан нарт өдөр уулзаж үзэх юмсан. Харин шоронд Жейк нэг нөхөртэй уулзж байна. Энэ том биетэй нөхрийг Жэри гэдэг шүү. Энэ нөхөр болохоор Жейкийн баруун гар. Цаашдаа хэдүүлээ нэрээр нь буюу Жэри гэж явъя. Тэгсэн хажууд нь өнөө хайлаагаар чин том залууга дагуулад ирчихжээ. Бүүрнийг даам царилаад Жейкийн өөдөөс их томорч байна. Гэхдээ тэд Жэрид юу ч болдоггүй. Жейк шоронгоос гараад Ганыг алнаа л гин. За энэ удаагийнхаа бичлэгийг энэ үрээ дуусгаж байна. Тэгээд дараагийн бичлэгийг илүү хурд үзхийг хүсвэл лайк болон subscribe-а сайн дараад гараа заяа. За тэгээд үзсэн та хэд баярлаа.